Нүдний нано наалт. Нүдний нано наалт нь найрлаганд лютеин, гинго, блиба, А, С, Е витамин орсон учраас нүдний цусны эргэлтийг сайжруулж, нүдний чинрээг багасгаж, нүдний даралтыг тогтворжуулна. Нүдний даралт, өөхжил, аргах болон нулимс гоожих зэрэг хэрэглэхэд ашиг тустай. Нүдний шар толб орчмын эсийн тижээлийн дутагдлыг арилгаж, нүдний болор цайралтыг нэмж цайруулахгүй тижээлэр хангаж өгнө. Нүдний бүх өвчнөд хэрэглэж болно. Нүдний хараа сайжруулж, бүх их хялгсан судасны ханыг тэлж, цусан хангамжийг сайжруулна. Нүдний өрөвсний үйл явцыг багасгах үйлчилгээтэй цусан хангамжийн дутагдлыг арилгаж, судасны уян хатан бүх бат байдлыг нөхөн сэргээнэ. Рави болбас бол говьалтан оогол хан гинтийн нутгээс оогол одоогоор бол Улаанбаатар хотын Тэнмэл 83 настай өвгөн Алтан гэрэл гэдэг хүн байна. Рави бол залуу цагаасаа вин тамир спорт их оролдож байсан. Тэгээд сүүлд нь бол одоо нүдний хараа жаахан муудаад 2 болор тавиулаад ингээд байж байгаад нэг найзаасаа энэ нананаалт гээд явдгалаа. Эхлээч бол тоохгүй байлаа. Сүүлд нь бол нэг найз маань би одоо жолооны барьж байгаад гинт нүдэн маань муудаад одоо тэгээд болор тавиулээд ингэсэн чинь харин одоо би одоо болор тавиулаад ирдөө хараа зүгээр болчихлоо агийнхаа гэдэг ингэ юм байна. Тэгээд нөгөөтгийг одоо сонирхоод энэ наалтыг аваад ингээд одоо тавьж үтсэн. Гэтэл бол би бол одоо нүдний хараанд хасах 3 номерыг шилжүүлдэг ийм хүн байсан. Нөгөөтгийнхаа 1 ком одоо 3 удаа наагаад харааны шилж үүдэг болсон. Хасах 3-ыг зүүдэг байсан бол хасахгүй одоо би бол ямар ч харааны шилж өгөхгүй зүгээр энэ бол гоё дээ. Нүдэн маань жаах улцсан учраас тэнийг нь хаамруулаад хийдэг юм шил байгаа. Би одоо 5 жил энэ наалтыг ашиглалаа. Ингээд одоо үе бол ямар ч номыг одоо чөлөөтэй уншаад. Одоо 83 настай гэдэг. Одоо миний үе тэнгийнхэн бол бүгдээрээ шилвэн үхий. Гэтэл би бол одоо шилгүүгээр одоо уншина. Ийм сайхан ач холбогдлыг өгсөн. Ингээд одоо хэрэглэх түмэнд Монголын түмэнд өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны гайхамшиг болсон энэ наалтыг одоо өргөн ашиглаж өөрийнхөө одоо зовөр илааршил хэрэглэх нь бол гарцааг үр дүнтэй юм байна шүү. Энэ жижиг номыг би бас уншаад энэ хөгжүүлдэ хэлье гэж бодоод энэ дотор их олон төрлийн наалт байгаа. Тэгээд өөртөө тохирыг нь харж гад авснаа хахад их сайн юм блэ. 91 хараагүй болох нь гээд лазер эмчилгээ хийлгэсэн. Тэгээд харин яг хараагүй болох чигт нагаал. Тэгээд болор суулгаад ер нь яахан таараахан байхаар нь энэ нүдэл бас юутэй нүдэл эмчлүүлээ. Нүд зүрх хоёрлгайг бол үе мөч шиг яхаа гээд тэрнээс нуруу тахиагаад бүхийдсэн хачин байсан юм. Тэгээд одоо тэр хоёроо даралт зүрх хоёрыг гайгүй болчоор нь нүднийхээ наалтыг наагаад бас гайгүй сайжраад бүр юм би ном их уншдаг байсан. Тэгээд ном уншиж юм ойж ирээд одоо тэгээд бүр юм хатгаж ирээд баг хөвгтүүдтэй юм сантай хөргнөөт яаж игээ ойж игээгээд бас юм оёд эхэлсэн байна. Та одоо нас өдөр хит хүрж ийн гэж. Одоо 87 хүрч байна. Ахнууд одоо хэлэхэд энэ гэрээс хардгуул улсууд ер нь тэр наалтыг авч хэрэгжилж ягараа. Их олон хөрсөөр би өөр хачин байсан. Одоо сайхан зүгээр болж байгаа. Нүд чиглэсэн хараа сайжраад хөшөө улс чинь тэгээд яхаа хөшөрхөр нүд энэ тэр их муудах тийшээ ханддаг. Та нар минь тэгээд өөрснийгээ сайн эмчилж ягараа. Тарай юм гэхээр энэ наалтыг л авч олоолаа хэрэглүүл сайхан юм байна шүү. Сайн байна уу? Намайг Одонхүү гэдгээ би Ховд аймгийн Алтаа сүмээ харьяат одоо Баянгол дүүргийн 29 дугаар оронд амьдардаг хүн байна. Ингээд одоо би энэ наалтыг бол одоо бас өөрийнхөө эрүүл мэндэд одоо хэрэгжилж байна. Яагаад гэвэл миний нүдний хараа одоо бүрэлзээд бас нэг ойрхон юм бичгэд жоохон бүрэлзээд ингээд хол байгаа юмыг жижиг ичгтэй юмыг харахгүй. Ингээд байсан. Тэгээд би одоо энэ наалтыг одоо мэдээд тэгээ наалтыг одоо би 2 курс хэрэглээд одоо түүнээс хойш ингээд нүдний хараа сайхан нүд ингээ гэгээ ороод сайхан юм хүм бичгт одоо төвөггүй нүдний шилгээ ихгүй ингээд аятайхан болж байгаа.
Ингээд одоо миний үеийн болон залуу улсууд ч гэсэн эрүүл мэндэ бодоод энэ сайхан үр дүнтэй одоо энэ наалтыг одоо ингээд эрүүл мэндтэй хэрглэж хэвших зүйтэй юм байна. Манай нано наалт маань эргэтэн систем рүүгээ чиглэсэн 20 төрлийн наалт байгаа. Дархлааны, үе мөчний, нүдний, зүрх судасны гэх мэт наалтууд байгаа. Зарим өвчнөлөөр бусад төрлийн наалтуудыг хамт хавсарч хэрэглэхэд ашиг тустай тул дээд тал нь 3 төрлийн наалтыг хавсарч хэрэглэж болно.